Сайн байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би Хүмүүн зохицуулбар ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Мөнх Жаргал байна. Манай 3 дугаар баг Хүмүүн зохицуулбар ахлах сургуулийн сурагчдын Б дотор байранд гал тогоонд хоол их үйл явцад гарч байгаа агаарын чанарын өөрчлөлтийг ашиглах туршилт хийсэн. Манай багийн гишүүдийн тухайд гэвэл 11-р ангийн сурагч Мөнх Жаргал, 11-р ангийн сурагч Нам Унзул болон Амин Цэцэг нар байна. За манай туршилтын хувьд гэх юм бол бид 2022 оны 2 сарын 20-наас 21-ний өдрүүдэд өдрийн хооронд 86 хүүхэд байрладаг Хүмүүн ахлах сургуулийн Б дотор байрны гал тогоонд хоол их борцог арих үйл явцыг хэмжин агаарын чанарт хэрхэн өөрчлөлт орж буйг ажигласан. Тэгээд туршилтын үр дүнд нарийн ширхэгтэй тоосон цэрийн хэмжээ Монгол улсын стандартаас даваагүй байна гэж үзсэн. Тэгээд ерөнхийдөө бол хүн амьдралынхаа 80-90%-ийг дотоод орчинд өнгөрөөдөг. Тэр хугацаанд ерөнхийдөө бол хоол их, тамхи татах, хин шүү гаргах гэх зэрэг ер нь дотоод орчны агаарын чанар муудаж богино хугацаанд толгоо өвдөх, хоолоо хорсох, нүд аргах, бие сулдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Ийхүү бид хоол хийх явцдаа нарийн ширхэгтэй тоосон зэрэг хэдийн хэмжээгээр ялгардгийг олж илэрхийлэхэд зорьсон байгаа. PM 2.5 зөвхөн гадаад орчинд байдаг гэж үү? Дотоод орчинд тэр дундаа хоол хийх явцад хүртэл PM 2.5 агаар дийддэг бол яг вэ гэсэн асуултанд хариулт болохоор таамаг дэвшүүлсэн мөн дотор байрны гал тогоонд өдөр бүр 90 хүний 1-2 дугаар хоол цай бэлддэг учраас дидэмтгий органик нийтлүүдээс гадна PM 2.5 дийддэг байж болцсошгүй хэмээн таамагласан байгаа. Тэгээд 20-наас 21-ний өдрүүдэд 2 хоногийн хугацаанд ерөөхдөө бид туршилт хийсэн. Эхний өдөр ерөөхдөө бол эхний өдрийн туршилтаа ерөөхдөө ярих гэж байна. Борцыг хайрч байх үед гал тогоонд зөвхөн тогооч байх ёстой учраас борцыг дуусны дараа гал тогоонд орж хэмжилт хийсэн. Ингэхдээ бид под төхөөрөмжөө энгийн өрөөнөөс 40 минут халаагаад гал тогоонд хэмжилтийг 15 минутын турш хийсэн. Тэгээд 15 минутын турш хийсэн хэмжилт манай ерөөхдөө бол энэ эхний өдрийн график дээр харагдж байна. Борцыг хайрсны дараа PM 2.5 гал тогооны өрөөнд ормогц огцом өссөн бөгөөд 230-аас 240 микрограмм метр кубыг заасан байгаа. Монгол улсын агаарын чанарын жилийн болон 24 цагийн стандартыг хэд дахин давсан юм үзүүлэлт байгаа. Хоёр өдөр энэ өдөр будаатай хуурга хийжсэн. Тэгээд туршилт хийхээс өмнө под төхөөрөмжөө тоогоноос 5 см-ийн зайтай байрлуулсан бөгөөд ногоогоо хуурч эхэлснээс хойш хоол болох хүртэл 1 цаг 10 минутын хугацаанд туршилтыг гүйцэтгсэн. Тэгээд будаатай хуурга хийх үед туршилтын хэмжилтийн утгууд докторгүй байсныг графикаас харж болно. Ногоо хуурхаас эхлээд чигнээд болох хүртэл PM 2.5-ын хэмжээ хайцсангүй адил байлаа. PM 2.5-ын хэмжээ 30-аас 40 микрограмм метр кубын хооронд байсан. Энэ нь Монгол улсын стандартын жилийн үзүүлэлтийг дагсан үзэлт байна. PM 2.5 зөвхөн автомашины хөдөлгөөн түлшний шаталтаас үүсдэггүй бололтой хоол хийх үед хүртэл PM 2.5 агаар дидэгддэг байна. Гал тогоонд хоол хийх үед тэр дундаа тосонд хуурах, шарах үед PM 2.5 тодорхой хэмжээгээр ялгардаг. Бидний дүгнэлтээр олон хүний хоол хийх тусам гал тогоондох нарийн ширхэгтэй тоосны хэмжээ их хэсэг байна гэж дүгнсэн байгаа. Тэгээд Монгол улсын агаарын чанарын технологийн ерөнхий шаардлага болох MNS 4585-аас 4585 2016 стандартын 24 цагийн дундаж утга 50 микрограмм метр куб, жилийн дундаж утга нь 25 микрограмм метр куб байдаг. Эхний өдөр борцыг хайрсан учраас PM 2.5 агаарт хүчтэй дийдэж байж болзошгүй. Монгол улсын стандартыг хол тавсан үзүүлэлт юм аа. Энэ нь хайцсангүй бага тоонд утга хэмжигдсэн хэдий ч Монгол улсын 24 цагийн дунджаас давсан үзүүлэлттэй 2 дахь өдрийн маань дүгнэлт ийм байна. За тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тэгээд тусал дэмжижсэн багш нартаа бүгдээр нь баярлалаа гэж хэлье.